Зэвцхан тэгэхээр боксерын дараагийн порт ороход бэлэмсэн байна. Бичлэг хэлхээс өмнө дардаг зүйлээ дараа. Тэгээ бүр болохгүй бол доорох тосроо дөрж хийж биднийг дэмжээрэй. Тэгснээр яг одоо таны үзэж байгаа контентын чанар болон цаашдаастын партийн хоорондох зай улмал багасах юм шүү. Тэгээд энэ бүгдийг ойлгосон бол лайк болон subscribe дараад шууд уул цуврал руу орцгоё. Хурга хаана? Нэг цагийн зөвхт бөөрөлгөний модны ард. Харлаа. Хойд төлн хазуулчихсан юм шиг байна. Тийм ээ. Чонсны сүрэг хон руу дайрж явахдаа хадчихсан юм. Хамгаалагч бололтой хуц чонтой тулалтгаар гарч ирэх үе зүгтэж чадсан. Эцсэн чон хуцаар гизээд өргөсөн. Би хурга өгөж байгааг харж байсан юм. Би буухаас өмнө энд үлдээ түүний сүүлийн мөчийг хармаар байна. Тэгээд энэ К засалжуулагчийн тэр сэтгцэн эрүүл мэндийн шалгалтын хариуд нь болохоор К засалжуулагч бүр хитрхи төгс хариулт байсан байдаг. Бүр яг л яг юу гэж хариулахаа мэдж байгаа юм шиг. Зурагтал ямар тааш дайны талбар дээр байх хэдэн зэргүүд байх бөгөөд гинтэл К засалжуулагч ойлголоо. Амьдрал дутуу учир байдаг гэдэг зүгээр л хүмүүсийн итгэхийг хүсдэг зэрэглээ юм байна. Гэхдээ яг үнэндээ амьдрал уянгалал юм байхгүй, шалтгаан байхгүй. Тэгэхээр бид эргчлөөтэй. Тэр бидний амьдрал утга учиргүй алга болох юм бол бүгдээрээ туллан амьдрах хэрэгтэй. Хүчтэй нь өөрийнхөө эрх мэдлийг ашиглаж өгөхөөс өмнө сэтгэлээ ханттал зугацах хэрэгтэй. Харин сул дараа нь өгөхөөс өмнө өрөвдөлтөй гэгчин тэмцэх ёстой. Би эрхчлөөтэй. Чи ч надад яг юу яриад байгаа юм бэ? Бусаад надад дуулах өмсөж тэнэгийг гихтэнэ. Гээ залжуулагч шууд л дайны талбарлаг гүгээд орчихдаг. Харин үлдсэнд нөгөө зэрэг нь болохоор ки энийг л сонирм. Тэр дайсан руу гүйч байна. Би араас нь даглаа. Харин гээ залжуулагч дотроо бодохдоо тийм ээ. Би одоо сайн харж байна. Амьд биетүүдэд буй давмгаалын хамгийн өндөр хувилбар юу болохыг мэдчихлээ. Үүнийг өөр амьтны ямиг болгож авдаг юм байна. Бусад амьтны амьдрал өвхлийг шийддэг бүхний чадагч. Энэ бол байж болох цохор ганц амьдралын утга учир. Кэд олжуулж ямар ч цаас тэр айхтар дайнаас амьд гараад ирээд тарахт нь дайсны нэг цэрэг нь өөдөөс нь боксийн хөрөлт бариад зогсоод байдаг. Үүнийг харсан кэд олжуулагч бокс удсан байна гэснээ. Ямар ч зэвсгийн хөөчгүйгээр энэ бол амьд биетийн эсрэг амьд биетэй хүн бүр өөрсдийн үндсэн давуу талыг батлах гэж оролддог. Өөр хүний амьд нүцгэн гараар хурж байгаа юм шиг санагдаж байна. Энэ бол буу мэтэз мэдэрч чадахгүй зүйл. Энэ бол хоёр амьдралын шууд мөргөлтөө. Гэвч өнөөх зэрэг зодоод алчсан байдаг. Энэ бол давмгаалын хамгийн цэвэр хувилбар юм байна. Эргээд одоо үеийн Харка болон Аароны тулаан руу зураглаж шилжихэд эргэн тойрны хүмүүс нь бүгд л тэр хоёрын тулааныг үзээд яг л галзуурах шахам ойролцоож эхэлдэг. Харин тэр болон галзуурал дундаас хид хэн хүн ухаантай байдаг нь Карма мөн Аароны эхнэр. Аароны эхнэр тэр байгаа байдгийг нь хараад гуйж ин битгий Аарон тулаанаа зогсоогоочтой гихтэн харин нөгөө тал бүх ийл хүмүүс тулалд ял өөрийгөө ботол тэгээд харуул. Умгайлын оргиллыг хүн яаж бурхан болтыг надад харуул. Тэгээд үхэл амьдралыг үдэрт. Ямар ч нэг раунд дуусаж Аарон өөрийнхөө болонтой очиж сууж байхдаа дасалжуулагчийн түнд сайн байна Аарон. Чи яахан лижээч юм бол ялал бидний талд орох болно. Яг одоохондоо тэнцөөхөн байгаа мэ санагдаж мэдэх чигсэн түүний давж чадахгүй завсар байгаа. Мөн тэр нь та хоёрын биеиндээ цусны хэмжээ. Та хоёр ижил хэмжээний цус алдах юм бол тэр төрүүлж байна. Харин нөгөө талд Кэд дасалжуулагч манай Харкагийн байгаа байлыг нь харснаа. Хэтэрхий хүн шим. Одохгүй цогт удан ч гэсэн сулрна. Тэ хэлэхдээ сонсож бай. Энэ шийдвэрлэх раунд байна. Чи түүнийг дуусгаж чадахгүй бол тэр чамайг гүйцэн. Амьдрал байхвал энэ раунд дээр шийдэгдэнэ. Дуусга. Тэгээ төвчнээс боохта тийм ээ. Энэ раунд дээр бүх зүйл шийдэгдэнэ. Бурхан төрнө. Шүүх шууд л ихэл ихсэн дахиад өгнө. Дахиад өгөх буюу энэ хоёр маань шууд л тулдах бөгөөд Аарон дотроо бодохдоо би амьдрна. Би амьд үлдэнэ. Гэсээр яг л галзуу юм шиг л дайрч байдаг. Харахаач гэсэн мөшөөгөө өгөлхөө өөрөө хүчтэй дайрал хийх гэж оролдож байгаа зүүн мөрөө мултарч яхнаа. Кэд олчуулагч үүнийг нь харснаа зүүн мөр нь мултарчлаа. Тэгэхээр тэр цаашдаа цоглтыг хазаалгаж чадахгүй. Бэлинээс нь цус гарч байна. Баруун мөрөн ч гэсэн үгүй болж байна. Гайхалтай. Ямар ч тач энэ бүх тулааны үр дүнд нь Харка баг-багаар байрлаа алдж байдаг. Мөн биеийг нь хэдийн хязгаартаа тулсан бөгөөд гэхдээ тэмцээн үүнээс илүү удаа үргэлжлэх юм бол Аарон ч гэсэн идэрхшгүй хохирол амсарна. Хоёр тал хоёулаа эцэстээ туллаа. Яг л тэр үед Харка Аароны зүрхэн дээр нудрага байрлуулж, харин Аарон болохоор манай хүний тархин дээр нь нудрага байрлуулсан байдаг.
Гинтэл нэгэн 11 ихнэр болох хүмүүс эцтэй ихэд нэг хайрлах гэж л үрсэн юм. Гэсэн флашлайт явахад 10 газар өвтөж байдаг. Иргэн төрний хүмүүсийн шуугиллал хурдан дамдуурга өдр хурдл 911 дууд гих үгсээр 11 дамдуурхтай танхимаас гарганаа. Харин Кейт осжуулагч тулааны дараа Харка тандаад сайхан тулаан боллоо. Хурдган шиг харж гэртээ амар. Гэхдээ 10 харин эмнэлгийн орон дээр хэвдэж байх бөгөөд гадаанаа ихнэрэн сууж байна хөрх юмтай. 10 саяны тулаанаас болоод хэдийн зүрхэн зогсчихсон. Гадаанаа ихнэр чи ингэж өгчихгүй өстэй 10. Одоо цагт эмнэлгийн тоног төхөрөм цааширсан. Гэр бүл нөхөр минь одоо яах бол үгүй. Би дахраасаа тэгж бодох хэрэггүйсэн 10 зүгээр байс. Гэх маш олон зүйлсийг толгойдоо бодож байдаг. Удалгүй юмч гарч ирэн ашгүй би тэний нөхрийн ямиг аварч чадлаа. Гэсэн ч түүний дотор эрэхтэн хүнд хүртэл авсан. Уушрын түүний зүрх нийлэн удаан хугацааны турш зогссон болохоор танд чин үнийг хэлэхэд түүний ухаарах магадлал маш бага. Зураглал ихнэр нь хүүгээ дагуулад ааран дээр хөрөлцөн ирэх бөгөөд хүүхэд нь яг яагаад аав маань сэрэхгүй байгаа юм бэ гэхтэн аав нь хидэрхий их боксноос олоод иймч түүнийг удаан хугацааны турш ундах хэрэгтэй гэсэн. Хүүхэд нь шууд л байгаа байдлыг энэ ойлгонгуудаа аав өөхөх юм уу гэхтэн үгүй юу гэжтэй. Чи ааваасаа өөр хүчтэй хүн харж байсан уу? Аав нь зүгээр сайн амарч байгаа. Битгий санаа зов. Гих үеийн зэрэгцээд гадаанаас карма ороод ирдэг. Карма орж ирэнгүүтээ уушлаар намайг үнэхээр хүчлэр бүгд надаас бол би түүнийг тэмцээд орж гээгүй бол би бүх зүйл бүрэн хариуцлага хүлээнэ. Үхэдэ карма. Би 10-ны бүх тэмцээнийг үзэж байсан. Харин энэ удаагийнх юм биш байсан. Чиний бор биш дээ. Мэднэ. Энэ орон дээр хэвдэж буй хүн Харка байж болох байсан гэдгийг. Эсвэл тэд хоёулаа элэг бүтэн үлдэхгүй байх байсан. Гэхдээ эцсийн мөчөд би 10-ны өдрөг зогсхийг харсан. 10 үргэлж өөрийн өнгөрсөн мөн өөрийн оршихын үнцэн утга учраас болж шаналдаг байсан. Тийм учраас л тэр өөрөө тийм шийдвэр гаргасан. Хэдий тэр амнасаа алдаж болох байсан ч Кэйн бүтээсэн мангас болохын оронд хүн чигээр үлдэхийг сонгосон. Тиймээс уушлах хэрэггүй. Би үүгээр маш их бахархаж бас тийм зөрөгтэй байсан сайхан сэтгэлтэй байгааг гайхалтай гэж бодож байна. Тиймээс би ч гэсэн хүчтэй байна. Би түнд юу ч болсон хамт даван тулна гэж хэлсэн юм. Тэр эргээд ухаан орох боломжтой. Окей. Хэдий ухаан орохгүй байсан ч би харамсалтай нь энэ дэлхий дээр маш олон ууг гашууд тохиолддог. Бидэнд нулимсийн шалтгааныг мэдэх өөр өдөр ирэх болов. Бидэнд нүднээс нь нулимс арчиж чадах өдөр ирэх болов. Би итгэж байна. Би хизээний өдөр тийм өдөр ирнэ гэдэгт итгэж байна. Зураглал манай Харкаг гэртээ орж ирээд муура тэрч явах өрөшилж нэ. Ингэснээр 7 дугаар раундын 1 минут 13 секундэд Леон боксинг клубын Харка хүндчингийн дэлхийн аварга цолыг хүртэв. Нийт 22 тулаан хийгээд 22 ялалт тийг ялагдал 22 нокаут 9 жингийн ангилал эзэгэнсэн. Зураглал сэрдэхэд нэгэн библийн баг гурал байх бөгөөд тэрэн дээр нь хин нэгэн би эргэж ирж байгаагаа үүгээр харуулж байна. Ингэж хэлсэн хүн нь нөгөө манай хүнтэй хамгийн таралдаг Жэй гэх хэрэг юм. Тэгээд өргөдүүлэн хэлэхдээ миний ихний бай бол дунд жингийн английн төр зургийн аварга Паприцо Сантарино. За тэгээд тэмцээн болгоны дараа нөгөө нэг сэтгүүлч яриагаар үйл явдлыг үргэлжлэнэ. Хүнд жингийн бүсийн төлөв тэмцээн эмнэлэлтэйгээр төгссөн. 10-ны ардаас гасуудаж боксийн өртөн зур тойжд байгаагүй хосгүй боксынтай мэдэлсэн. Тэр хөнгөн жингээс хүнд жин хүртэл 9 жингийн ангиллыг эзэгсэн. Хүнд жингээс бусдыг нь бүгд хэд давмгаа ялалт байсан. Түүний аль нь зөрсөлдөгчд болж чадаагүй. Бүх ялалт KO байсан. Тэгээд бүр нөгөө 10 таяд чинь хүртэл ердөөл өнгөрч буй нэг юм байлаа. Тэр тэмцээнийхин 22 ялалтыг 22 KO-ор дуусгасан. Түүний зөвөр хүний хөө зөрсөлдөгчөө нэг ч онаахыг зөвшөөрөхгүй. Утгаараа бүхний дээр орчих нэгэн төрсөн юм. Мөн үүнтэй зэрэгцэж тэр эргэж ирэх гэж байгаагаа мэдгдсэн. Өмнө нь тэр дунд жингийн бүсийн төлөв тэмцээнүүдийг тасалд болсон.
Бас тэр Харкагийн өөдөс үзэхийн тулд төр зүрийн авраг болохоор төлөвлөж байгаа. Жэй Харкада дэвжин дээр уулзмаар байгаа юм бах та. К яаж харуулах бол? Бас Жэй болон Санторин ах トゥ усын хоорондох тэмцээн ямар байх вэ? Бокс ертөнцид том өдрөлгүүдийн шүтэн бишрэгчдээс сэтгэлийг хөргөж байна. Ямар ч тач К талжуулагч нэгэн хэвлийн багууралд оролцож байх бөгөөд нөгөө сэтгүүлч нь болохоор сайн байна уу? Би бол өдөр тутмын спортын Петр Кент байна. Харкад 2 боксын ертөнцөөс авч болох бөксөөсөө авсан гэж бодож байна. Зарим нь бүр Харкаг зодог талах байх гэж бодож байгаа. Харкагийн ирээдүйн төлөвлөгөө юу бол гэдгийг би мэдмээр байна. За энэ хүрээд энэ удаагийн партиг дуусгаж байна. Тэгэхээр та хэд дараагийн партиг илүү хурдан авч үзхийг хүсвэл лайк болон сабскрайб дараад тэгээд болж өгвөл доорх данс руу донешн хийж биднийг дэмжээрэй. Хэрвээ дэмжих юм бол яг одоо үзэж байгаа таны контентын чанар сайжрахаас гадна парт хоорондын хугацаа хүртэл багасах юм шүү. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.